их ч юм асууч уу? Танах угаагч ажил авах юм уу? Чи юу хийж чаддгийг? Ачаал их үү? Чи гайвар чи нэг дүүрэл ингээд авах баг 185 баг. Зурч гайвар шүү. 55. Зүгээр үү? Хийн л гин. 1000 аяг бэлтчээ сууж гараа заяа. Болж өөр 2000 аяг шүү. Заахан ажилд орохоор болсон шүү. Мөрөнд ямар ч амьдарч чаар л юм байна. Хөвсгөл аймгийн Мөрөө хотын диско клуб руу орж үзэх гэж байна. Нутгийн атмануудыг шууд гараад ирнэ. Тэрөө янз бүрийн болох юм бол та хэдмэн ламаг аварна шүү дээ. Монгол орныхоо баруун аймгаар ганцаараа өвчтэй айлж буй аялал дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Харин манайхан бэлэн биз дээ. Угаасаа бэлэн. Окей, let's go. Завхай аймгаас замын унаанд дайгдаад Монгол орны хамгийн их хуамтай газар болох Хөвсгөл аймгийн Мөрөө хотод ирснээр энэхүү аяллаа эхлүүлцгээе. Манайхаа мэдээж бичлэгээ эхлэхээс өмнө subscribe болон лайка дарахаа битгий мартаарай. I love you guys. Let's go. За. Янз бүр ярьдаг шүү дээ. За баярлалаа. Зя хөвсгөлийн мөрөнд ирсэн. Одоо нэг буудлын руу орж байна. Wi-Fi. За знаач. Биш орчдоо. Би одоо өглөөний дасгал хийх гэж байна. Сүүлийн 3-7 хоног ерөөсөө өдөр шөнөгүй явсараад ерөөс дасгал хийж амжаагүй. Тэгээд өглөөний йог гэдэг нэг жоохон 15 минутын дасгал хийх гэж байна. And exhale to soften and release. And then exhale, melt it down. Mat front knees bent. As you inhale, reach the right fingertips up and back. Up, around, and back with the breath in downward facing dog. Мөрөө хотын төвд явжгаад миний бичлэгийг үздэг дүүтэйгээ танилцаад буу алаа сууж байна. Тэгээд надад бүр хоол авч өгнө гинэ. Яаж хам болоо. За хөвсгөлийн наминд хоол идэх гэж байна. Сая танилцсан дүү наваа даа гинэ. Хаанч чадчих. Хоёр тийч одоо тэг ах махтайгаар чацгүй. Манай ахтай чацгүй байх гэж. Чи доо. Дүү чи доо. Би доо. Би хоёр маа. Одоо 2000 он өгсөн гэх юм. Юу өгсөн? Юу өгсөн? Шүшээстэй. 90 миллион 80 оны өмнөөс өгсөн санаатай. Биш үлдээс ба. За манайхаа Хөвсгөл аймгийн Мөрөө хотоос өдрийн мэнд. Надад сая хоол авч өгөх юм санаа зовмоор яаж юм бэ? Яаж юм бэ? Зүгээр юм уу? Зүгээр юм уу? За одоо наваа мөрөнгийн зайсан толгой буюу соён гэдэг газар руу авч явж байна. Цаашаа хүний 8 гайг үстэй. Аваа явчихгүй. 9 зал гараагүй л. Одоо соён руу бид явж байна. Мөрөнд бас дулаахан байна. Өчтөр бүр халуун байсан баха. Өнөөдөр жоо үүлтэй мөртлөөс ер нь бохчин биш үү? Яг төвд нь явж байна. Мөн ч одоо зайсан толгой хэцүү газар юм шүү. Яаж эндээс мөрөнд харах юм? Харагдаж байна. Өвдсөн тэр дээр гарч байгаа биз. Соёмтой юм би соёмтой юм байна. Соём байна. Эндээ гоё хүүхдийн тоглоомын талбайтай. Эндээ зайсан толгой, эндээ юм дэлгүүр мэлгүүртэй. Гоё л өгчүүлсэн газар. Эндээ кофе шоптой. Наадмаар л битүү байсан баха. Тэгээ соёмбийнх нь яг урд ирж байна. Ая дуусахаас өмнө бүжгэл гинэ. Ая нь явж байгаа мó? Ая байхгүй юм чи одоо яаж бүжиглэх юм бэ? Амьдрал дуусахаас өмнө дурал хайрл ая л гэж шүү. Үг мөг бол бас эвгүй шүү дээ. Энэ мөрөнгийн өрөө өг юм уу? Бүжиглээ л та. Дуун байхгүй шүү дээ. Бүжиглмээр л.
Энд чинь нөгөө хайр дурлалтай юу вэ? Яа тий. Тайлбарлаад өгдөө яг яа тий. За. Үлгсэн үнтэйгээ ирээд юм төгжээ гээл тэгээд түрээ шийдэж. Хаашаа шийдэх юм? Тэгээд Ийшээ ингэж ячих юм уу? энэ миний энэ жаалтаа үнэн сэтгэлийн тарихтай. Би чи энэ жил яасан олон төгжөө өлгөч вэ? Би энд 3 төгжөө өлгсөн шүү дээ guys. Одоо нэгийг өлгөнө. Маргаашнаас өлгөөе. Ганцаар болохоор ч одоо яаж өлгөх вэ? Энэ бол ерөөсөө ойрын 100 жилдээ бат харилцаа гэж шүү. Энэ араа. Аврах цоож шүү. Хөвсглийн мөрөнгийн зайсан толгой энэ юм байна. Соёнбон зайсан толгой юм байна. Сая гарч ирлээ. Гэтэ би яг энийг зайсан толгой гэж ерөөсөө харахгүй байна. Зайсан толгой ч өндөр байх хэрэгтэй үстэй. Эндээс хөвсглийн төвийг бол яг харж байгаа ч гэсэн ингээ өндөр дээрээс харж чадахгүй байхгүй энэ араа. Одоо энд биш шүү дээ. Би сая хашаад авчлаа. Sorry май хөвсгөлчүүд. Тэнийг онгойлохгүй бол одоо орох зориулттай юм чи. Орох л ёстой шүү дээ. За илжигдээд би асагцсан. За мөрөө хотын хамгийн өндөр байрлалыг таад үзүүлээ. Hammer Tower гэдэг. Энэ юм байна. Хэдэн давхар 10 давхар юм байрлал байна. Өсөлтийн хамгийн өндөр байрлал гэж шүү. Одоо яг мөрөө хотын төвд нь явж байна. За гэрлэн тохиолдсон байна. Би бол яг сая хаана явж байгааг үнэхээр мэдэхгүй байна. Ямар ч баримжаа алга. Яг нэг 2-3 хоног бол баримжаа аваад авчихсан. За Хөвсгөл аймгийн Мөрөө хотоос өдрийн мэнд. Тэр өнөөдөр энэ тог тасарсан байна. Ер нь их газруу тоггүй, ер нь жоохон өөдрөгтэй байна. Гэрлэн тохионыг бас ажиллахгүй байна. Гарцаар гарахад хүндрэлтэй байна. За эдгээр угаасаа гарахаас өөрцгөө. Өнөөдөр ерөөдөө энд ажил төрлөө ойр зур юм хийгээд жоохон амралтын байдалтай байжгаад мөрөндөө өнчих юм байна. Тэгээ маргааш би дараагийн газар руу явна. Өнөөдөр амжуул бас энэ өөр үзэх газрууд юу бас сонирхолтой газрууд байвал үзнэ. Нийтийн номын сангийнх нь ажил явж байна. Нийтийн номын сан төм үзэн юм шүү дээ. Энд ихтэй ажиллахгүй ах шиг байна. Засвар хийж байна. Болон нэг музей номын сангийн үзчихвэл бас гоё л бат. Мөрөн бас ер нь том аймаг байна шүү. Тэгээ дээрээсээ харах юм бол таад одоо нөгөө хашааны зохион байгуулалт энэ аймгийн төвийн зохион байгуулалт янз бүр байгаа сте. Ажил хийж суух гэхээр цэнэглэх юм байдгүй. Би энэ 50-100-гийн дотор нь ресторанд нь суучих гэсэн чинь хав аргахгүй хүмүүс лааны гэрэлд хоолоо идчихэв. Лааны гэрэлд газ мэдээд ихтер хоолоо идээд хоолоо идчих юм тэгээд яах хэсгээсээ мэдэхгүй л. Тэр одоо өдрийн 2 цаг болж байгаа болохоор би хоол идэх гээд хоол хайж явна. Тог одоогоор ирээгүй байгаа. Орой 6-аас ирэх шинжтэй байна. За гоё газар болсон. Pizza chicken шинэ ажиллаж байгаа бол орж үзэх үү. Let's go. За ямар ч тач ажиллаж байна. За би та хоолны меню танилцуулъя. Ийм сонголтууд байна. MG chicken pizza. Тэгэхээр би хар мөрөгтэй хуураг авлаа. Энийг ганцаараа госчих гэсэн чи барахааргүй шинжтэй 70,000-ыг ганцаараа госчих гэхээр арай л барахааргүй шинжтэй. Нэг шүүс. Нэг хар мөрөг. Зя хоол ирсэн. Хар мөрөгтэй хуураг. Порцол амар их юм. Бардаг байгаа. Би жижиг одоо шүү дээ. Бараг багтай. Cheers guys. Cheers. From Мөрөн. Хар мөрөгтэй хуураг. Чи дандаа эмхтэй юм шүү. Эрхтэй юм байхгүй байх шүү. Мөрөн шоп гээд бэлэг дурсгалын зарт юм байна. Нүрний маск байна. Миний царайр нь хар байна уу? Маск тавьчих тийм лөө. Тэгвэл цайж магадгүй шүү дээ. Манайха Хөвсгөлийн мөрөнд саяны хоол идсэн газар байна шүү дээ. Энд угаагч бэлтгэгч ажилдаа он гэж шүү дээ. Би энд ажиллаж байгаа. Сая 200 гэж шүү дээ. Би энд ажиллаа шүү. Орж асуух уу? Их юм асууч уу? Танах угаагч ажилд авах юм уу? Таахаа. Би ажилд орчих уу? Сараар. Зэн штэ гэсэн. Хэцүү. Манайх чинь зар тавиад зөндөө удаж байгаа. Тоогооч биш ээ. Зүгээр аялж яваа. Тэгэхээр сар энд шууд ажил хийгээд амьдрчихдээ мөлөө гэж бодож байгаа. Өдрөөр гэж байх уу? Өдрөөр ажиллаж та. Уустай дуу аваш. Тууштай. Манайх яг сая 2 хоногийн өмнө 2 Тэр хүмүүс ч гарчвал над руу залах уу?
Чи юу хийж чаддгийг? Айгуугаа чадсан шүү дээ. Амар ачаалтсан шүү дээ манай. Би тэгээд ирж очин байх юм чинь тэгээд 21 аймгаар тойрол тэгэл. Хаахын хүүхдийн чи. Би бүр өрөвчтэй аялж байгаа юм. Зүгээр та намайг ханаас чамайг болно. Миний дугаарыг үтс авч тэгээд шууд заалгаарай сан. Ангурууч чинь таа. 8335. Ачаал гайгүй үстэй. Амар шүү дээ чи юу гэж бод ийм дүүрээ. Хүний тоо. Ерөөсө хүний тоо хамаахгүй шүү дээ. Заримдаа бас хүн шүү дээ. Заримдаа хүн багтаач гэж болно. Ерөнхийдөө манайх Ачаал их үү? Чи амар чи нэг дүүрэл ингээд авахд баг 155 байна. Зурч гайгүй шүү дээ. 55. Зүгээр үү? хийн л гин. Өдөржин төвч хийх шүү дээ. 10 цагаас орой тэгэл төсөө. Нэг өдрөө дадлах хийнэ дараа ирж. Нэг өдрийн цалин байлгаар ажиллаж болох уу? Болно. Би тэгвэл дараа Яри заа юу энэ. дараа эрэхтэй. Дараа эрэхтэй уучлаа. Надаа хүүхдийн тоо хийж байгаа. 1000 аяг бэлтчээ сууж гараа заяа. Болж өөр 2000 аяг шүү. Заахан ажилд орохоор болсон шүү. Мөрөнд ямар ч амьдарч хаар л юм байна. Сая 200-аар энд амьдрал бичлэгээ хийгээл те. Та хэдтэйгээ уулзаал хажуугаар 85 авгаачаал. Ер нь чангал гэж юм. Чи өдөрт 100 аяг угаан штэ л. Тэгэхээр ч одоо 100 аяг чи easy штэ. Нэг доор л би чи мараг 300 аяг бол угаан штэ. Тэгэд ажилд орохоор болчлоо. Ер нь аяг бас хөлөө олцохоор л юм. Манго кофе десерт мэдгүй. Хөөе мөрөнгө юм уу? Мөрөнгө. Хазаа. Өөр энэ хүү газрууд мэдгүй үү? Энэ хон дээр очиод яг чиг тушаа арангуйтай. Ямар нэртэй? Өрөнгийн төвд бол юмтай л юм байна. Яг нэг хэсэг газраа бол тэгэл кофе шоп, ресторан, буудал, тэгэл хоолны газрууд, эмийн сан гэл бүх юм яг нэг дороо. Тэгээ сүүн зарим гэнэ. Сүүн зарим авах. Сүүн зарим авч иднэ. Тэгээ сайн мань уу? Нэг сүүн зарим авч. Нийтэлээ. Хоёр. За баярлаа. Мөрөнгийн сүүн зарим байна. Манайхаа тог ирсэн шүү. Яг оройны 6 цаг гээд яг цагтаа ирж байна. Амьдрал гэрэл хийгээд болсон. Лааны гэрэл байхгүй болсон шүү. Одоо би нэг хоол захиалсан байгаа. Тэгээд нэг 10 хүртэл суух байхаа. Тэгээд нэг кофе авцсан. Тэгээд нэг хоол биш салат юм байна. Салат захиалсан. Тэгээд сайхан ажиллаа хийгээд юм аяг санаа. Дахиад тогсорчихгүй л үү те. За миний захиалсан салат ирсэн шүү. Талын нийтцээ. Цэзэр салат гэдэг. Дахианы махтай, ногоотой тийм салат байна. За шөнийн 10 цаг болж байна. Энэ газар 11-ээс харах юм байна. 10 хүртэл сайхан суулаа. Юу хүн байна гэж харлаа шүү дээ нөхөө. Зочлоо шүү дээ. Гарч агаар салхи амсахгүй бол бас хэцүүдлээ шүү. Нэг хэсэг суусч толгой манарч. Хажуудаа ийм дэлгүүрт юм. Энэ хөвсгөлийн мөрөнгийн үндэсний одоо нөгөө үндэсний дэлгүүр гэх юм уу? Яг тиймэрхүү дэлгүүр байна. Богооч мовчтой. Ноолор юм шиг байна. Мөрөнд үйлдвэрлэсэн ноолор юм шүү. Сөвнөр шоу 50-100. Энэ гой дээл мэл шүү дээ. За би нэг туршилтыг хийтээ. Дээл өмсөлтэй. Энэ дээл үү? Дээл гэж. Тий, ер нь Монгол загвартай л дээл гэсэн. Тэгээд Цагаасаар бол алах юм шиг байна. Энэ эмхтэй юм. Тий. Эмхтэй юм уу? Тий шүү. Эмхтэй гэж. What want you marry me? Yeah. Цохот юм шүү. Тий. Ich finde das wunderschön. Энэ эмхтэй загвар юм байна. Гэхдээ надад бол гоё санагч. Ist auch nicht so groß. Ёо, энэ баг хэсгээд юм шүү дээ. Ja, passt schon. Энэ эмхтэй эмхтэй хамаагүй өмсдөг юм. Цогч нь уу? Ein Häubchen kaufen selbst. Ein Blatt. 575. 575. Монгол загвартай. Боговчтой болох. Би боговч ахгүй. Над боговч байгаа.
Энэ их таалагч шүү. Би ч устдаа өөр хүн шүү дээ. Нуур ус далаа бол миний байх ёстой газар байхгүй. Тийм болохоор энэ бол над тамихэр таалагч байна. Ус бол намайг тайвшруулдаг. Ус бол миний амин зүрх байхгүй. Та тусаа хайрлаарай. Усгүй бол бид амьдарч чадахгүй шүү. Тийм болохоор би нэг адил. За энийг авчдуу. Бахан шүлэг уншиж уу яа энэ усан дээр. Яа. За энийг бодонгууд одоо хөвсгөл далай гэж бодох юм шнэ нэр. Хөвсгөл далай л юм. Гадаа бас хүүтэн болчихжээ. Бороо туслаад шүү дээ. Энд өнөөдөр 5 дахь өдөр гадар бас сохтуу хөлчөө хүмүүс их байна. Өө энэ автобусны буудалтай байна нээрээ. Хотын автобусны буудалтай бас төстэй байна. Айгүй том автобусны юу шүү дээ. Одоо сандалтай, одоо юм дээгүүрээ бүхэхтэй суудаг хэсэг. Яа, амар шүү дээ. Нутгийн хоёр залууд зүгээр артаа нэг охин суулгацсан. Артаа нэг охин суулгацсан зүгээр дуугаа чангалцсан. Бас л эвгүй явж штэ. Аргагүй л 5 дахь байна да өнөөдөр. Наа дайрхаа алдлаа зүгээр хажуу. За энд юм гэрлэн тохиод энд номын супермаркет байна. За миний байрлаж байгаа газар номынгийн цаагуур ороод ийшээ явна гэсэн үг. Тэг яг энэ яг төв хэсэг юм шиг байна л да. Шөнийн мөрөнийг иймэрхүү байна. Энд ширээний теннисний клуб гэнэ үү? Шөнийн 11 цаг болж байхдаа ажиллаж байгаа юм бах та. Юу? Готлын дэлгүүр юм шүү. Ах энэ ширээний теннисний клуб нь ажиллаж байгаа юм уу? Ажиллаагүй. За манайхаа нэг амар юм болох гэдэг шүү. Хөвсгөл аймгийн Мөрөө хотын диско клуб руу орж үзэх гэж. Би одоо 20 метрийн зайд ирчлээ. Тэнд бол нэрэ чимээ юм бол амар байна. Нутгийн атмануудтай таарчихгүй бол бас гайг байх гэж бодоод байна л да. Нутгийн атмануудыг шууд гараад ирнэ. Тэг яг ирж байна. Чимээ юм бол амар. Яг энд. Тэг диско клуб гинэ. Эндхийн одоо хамгийн алдартай диско клуб. Тэгээ залуучууд их ордог диско бар гинэ. Яа машин бол хийгүй шүү дээ. Өнөөдөр яж явах 5 дахь өдөр. Тэгэд одоо энд байна. Чимээ сонсогдож байна уу? Тэгээд хэрвээ янз бүрийн болох юм бол та эдмэл намайг аварна шүү дээ. Нутгийн атманууд таарчих юм бол тэгээд ер нь бол эвгүй шүү дээ. Go. Thank you мөрөн. Тэгээ одоо дараагийн замдаа гарахад бэлэн болсон байна. За бэлэн болсон. Том өргөч бэлэн, жижиг өргөч бэлэн, би бэлэн. Явхад бэлэн боллоо. Тэгээ сая өглөөний цагаа уудсан. Өглөө бас барайнд орсон. Нуруугаа бариулаад нуруу энд 2 далбаа гэх юм. Энэ хоёр жоохон өвдөөдсөн. Тэгээ өглөө барайнд ороод тэр яг үедээ мөрөнгийн яг төвд нь 89 гэдэг нэртэй хотелд болоо. Энэ бодол нэрээ үнэхээр таалагдлаа. Сая би ч надад аймгийн төвүүдээр явж исэн. Тэгээд ер нь бол яг иймэрхүү буудлууд одоо бусад аймгийн төвүүдээр ер нь нэлээд үнэтэйсэн аахгүй 120-30 мянга гэдэг. Энд болохоор 89 мянга гэдэг өглөөний цайтай. Өглөөний цай нь үнэхээр гоё юм байна. Нэг хүнд бол ингээд бас гоё амарчж болж байна. Тэгээд ер нь бол гоё хотел байна. Энд гэхдээ ямар нэг реклам биш шүү guys. Би зүгээр таалагдсан болохоор тэгж байна. Таалагтаад гоё тухтай гоё байсан болохоор тэгж байгаа шүү дээ. Үргэчээ буудалтай төр үлдээчлээ. Тэгээ одоо би ийшээ номоо орчныг ийшээгээ авч явах нэг жижиг сажиг нэг идэх юм аваад. Гатаа нэмэх 28 градусаас муухай алан байна. За манайхаа хэдүүлээ нэг хараа авах уу? Хараан дуртай. Нэг хараа бол тэгэл дангуустэй. За стокс юу гэжтэй. Би ундаа хайж явж байгаа шүү.
I'm ready. I'm ready to go. Сая такси дуутчлаа. Би түрүү ийшээ түрүүний таксидсан байхгүй. Тэгээ тэр таксины ахын дугаарыг авч чад. Тэгээ сая дахиад дуутчлаа. Тэгээд одоо хайж чав ихээр одоо энэ хөвсгөлийн мөрөнгийн төвөөсөө ийшээ хатгал явах замын одоо клонк дээр очиж хургуулээд тэндээсээ би яаж игээд явнаа. Ямар ч тач одоо таксины хахаараа ийшээ юуны хатгал явах засмал замынхан тэр клонк дээр буучээ. Тэгээ таксигаа хүлээж байна. Зя такси ирсэн. Нүд ачиж. Судал дээр нь ачиж дөө. Зя let's go. За хий вэ? Хатгал явах зам чи хоошоо гоолоо. Ингээд энэ цаадлаас Хатгал явах замынхан тэр клонк байгаа тэр хэр болов? цаашаа гараад Зайтай юу? явнаа жаа. Юу ч гэсэн гараад Тэвчсэн харъя хаанд бууж болохоор тэнд л бууч. За манайхаа тэгэхээр Хөвсгөл аймгийн Мөрөө хот буюу одоо нийслэл төвд нь тэгээ бас сайхан 2 онлоо бас үнэхээр том аймаг байна. Дээрээс ямар гоо зохион байгуулалттай юм те яах. Янзын юм шүү дээ. Тэгээ мөрөнгийн нэг гой таалагдсан юм нь юу вэ гэхээр ер нь хэд хэдэн гой таалагдсан юм бол байна. За эхний гой юм заяа. Мөрөнгө дээрээс нь харах юм бол үнэхээр гой зохион байгуулалттай байна. Аймаг одоо хот төлөвлөлт нь үнэхээр гой бүтээн байгуулалттай байсан юм байна. Тэгээ жоохон урагшаа шинэ хороол гэсэн үг урагшаага. Тэгээ тийшээ бас жоохон замбраагүй болж байна. Яг хуучны энэ төлөвлөлт нь бол үнэхээр гоё юм байна. Одоо хүү амаараа Монгол улсад нэгт ордог гэсэн зөв. Хүү амаараа Монгол улсад нэгт ордог. Тэгээд малаараа бас нэгт ордог гэнэ. Тэгэхээр ер нь бол маш том аймаг байна. Цаа бухтаа нийлээд Хөвсгөл аймаг нь 6 хушуу малтай байна. Тэгээ ер нь юмтай газар байна уу. Тэгээд ямар ч тач бас гоё байлаа. Тэгээд одоо дараагийн замдаа гарахад бэлэн болсон байна. Тэгээд өнөөдөр яг хуу нуруу муруу бариуллаа. Тэгээд би жоохон сул байна л та. Тэгээд ялчгүй замдаа гарахгүй бол болохгүй. Тэгээд одоо 3-4 цаг болж байна. Тэгээд шиг хатгал руу нэг 200 орчим уу? 100 км ойрхочтой. 100 км бол манайхаа easy эстэй одоо. Тэгээд шиг бол би асуудалгүй наа олчихно гэж найдаж байгаа. Тэгээд тийм. Одоо ингээ хоошоо ингээ гараа явж байна. Энэ хүртэл үзээ явж байгаа та хэдтэй зөндөө их баярлалаа. Тэгээд нийт хөвсгөлчүүдтэй, мөрөнчүүдтэй тэгээд дэлхийн аль ч зэгээс үзэж байгаа та хэдтэй зөндөө их баярлалаа. Тэгээд энэ хүртэл үзсэн бол subscribe дараад лайк дарахаа бүх мартаарай. Тэгээд мөрөнгийн имжлэг маань ингээд ер нь дуусахад нэг хитгэн хором үлдсэн байна. Одоо би хойноч зам дээр боон. Тэгээд хэдүүлээ дараагийн влогуудаараа уулзцаая. Тэгээд бас мөрөнгөөр бас гоё аялуулсан гэж бодож байна. Бас өөр бас олон гоё зүйлсийг бас үтсэн байх гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд bye guys. Дараагийн зам дээр уулзцаая. Туу удахгүй хатгал дараагийн бичлэгээр хатгал Хөвсгөл далаа гэд уулзцаая заа. Тэгээд тэнд очдөг байгаа уу? Машин олдно өстэй. Шиш байна талбаш явж байна. За машин олдох байхаа л гэж. Тэгээд тэндээ зам дээр хончихгүй бол хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцаая. За bye. За машинууд Hello. Тайдтэн нурын чимээ сонсогч байна уу? Сайн биш. Усныг дайгч байгаа ахтаа тэрэлцээд. Ахад өөрөгч өгцөө ингээд. Хаашаа явж байна?